Сайн байцгаана ирэх үзэгчдээ Монголын мэдээ телевизийн спортын албаны уран бүтээлчд үзэгч та бүхэндээ Бямгаргийн спортын онцлог зочин нэвтрүүлгээ төлөвлөж байна. Нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаард үндэсний биеийн тэмрийн дээд сургуулийн дэд захирал доктор профессор Лавгсрунгийн гүндэгмаа болон үндэсний биеийн тэмрийн дээд сургуульд өргөдөн ажиллаж байгаа Японы Нитайдай спортын шинжилгээ ухааны их сургуулийн дэд профессор Кажи Норико нар өргөдөн оролцож байна. За та бүхэнд энэ өрөөмөнд төвшүүлье. За бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа та бүхэндээ талархал илэрхийлээд за ярилцлагаа мэдээж одоо өсвөрийн тамирчдын бие баримтын хүмүүжил юу ямар байгаа юм. Өсвөрийн тамирчдыг одоо хойч үе залгамжлаа юу хэрхэн бэлтгэж байгаа вэ гэдэг талаар ярилцахаар урьсан юм аа. Ер нь бол өсвөрийн тамирчдыг бэлтгэх асуудал бол манай улсын хувьд бол маш чухал асуудлын нэг. За ер нь манай улсад бол ерөнхийдөө одоогор бол нэг 7-8 сургуулил байна. Үйл ажиллагаа явуулж ин яг төрөлжсөн сургалттай. Гэтэл одоо бусад улс орнд бол маш их олон сургуулиуд байдаг. Тухайлбал манай Оросын холбооны улсад сая хүүхдийн спортын наадмын үеэр ярьж исэн 2000 гаруй одоо төрөлжсөн сургалттай сургуулиуд байна. Манай зөвхөн энэ хөрш тийм ээ Бурятад гэхэд л одоо 78 сургууль байна гэж байна шүү дээ. Тэгэхэд манай Монгол улсын хувьд бол 8 сургууль яг гүнзгийрүүлсэн ангитай сургуулиуд байна гэдэг бол бас л дутмаг байна. Бид бол энэ дээр маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Танай сургуулийн хувьд бас лицей сургууль, спортын дунд сургууль байгуулж байгаа гэсэн. Үүгээрээ болоос өсвөрийн тамирчдыг бэлтгэх үйлсэд бас их хувь нэмэр оруулна, тийм ээ. Бас нэг спортын дунд сургууль нэмэгдэж байна гэдэг чинь тамирчдын ирээдүйд бол ихээхэн хувь нэмэртэй зүйл болно шүү дээ, тийм ээ. Энэ бэлтгэл ажил юу ямар шатантай яваа. Тэгэхээр бид нар яг энэ одоо санаагаа бол олон жилийн өмнөөс их бодож ирсэн. Тэгээд одоо орчин үед бол манай Монгол улсад ялангуяа хотод маш их одоо компьютер техник технологи хөгжиж гар утасны хэрэглээс одоо дээшиж өсвөрийн хүүхдүүд бол одоо тэр компьютерийн ард суучаад өдөржин шүмжин тоглох PC тоглоомуудын газар ихээр нэгдэж байна. Хүүхдүүдийн маань бие баримтын өсөлт хөгжилтөнд бол маш сөрөг үр дүн гарч байна. Хүүхдүүд онцж байна. Тодорхой хэмжээний одоо хараа муудж байна, сонсгол муудж байна. Хөлгөөний дутагдалд орж байна. Тэгэхээр бид энэ дээр бол бас их санаа зовндог учраас ер нь нийгмийнхаа өмнө одоо бас үүрэг хүлээж төрийн том ачаанаас үргэлцээ гэдэг үднээс бид эхний ээлжинд ахлах сургууль нээх эрхээ одоо энэ он гараад л хөөцөлдсөн. Тэгээд сая 8 сарын 30-нд бид одоо зөвшөөрлөө авлаа. Ингээд бид одоо бүртгэл ажиллаа яваад өнөөгийн байдлаар нэг 15 сурагч ирж бүртгүүлсэн байгаа. Спортын одоо хичнээн төрлөөр тамирчтай бэлтгэх үү? Зөвхөн ахлах сургууль гэхэлэр одоо хэдэн наснаас дээш авах уу? Ахлах сургууль гэхээр 10, 11, 12 дугаар анги, 16-аас дээш насны. Тэгээ энэ бол одоо бүхийн бүх төрлүүд байна. Спорт тоглоомын бүх төрөл байна. За дээрээс нь бид нэр тэшүүр, шатар, буудлага гэд одоо энэ төрлүүд дээр бас гимнастик гэдэг хөнгөн атлетик, уралдааны төрлүүдийг бас авахар одоо зэхиж бэлтгэж байна. Програмууд боловсрогдсон. Нийслэлийн боловсролын газраас одоо хяналтын хид ирж шалгаж манайх бол их одоо боломжийн програм байна гэд. Тэгээд ч бас бид энэ зөвхөн өөрсдийнхөө хэмжээнд биш бид нэр одоо Японы одоо их сургуультай хамтарч энэ өсвөрийн хүүхдүүдийг бэлтгэхээр одоо програмаа нэгтгэж зэхиж байгаа. Саяхан бас Японы Нитайдай их сургуулийн ерөнхийлөгч бас ажиллаад явсан шүү дээ. Энэ үеэр самтын ажиллагааны талаар ярилцаад энэ сургууль байгуулад самтрах талаар хөндөгдсөн байх тийм үү. Бид одоо Токиогийн спортын шинжилгээ ухааны их сургуультай 2010 оноос эхэлж гэрээ байгуулагдсан. Манай сургуулийн үүсгэн байгуулагч Монгол Улсын авиатик шинжилгээний доктор профессор Гонгорын Лавгсрун гэсэн одоо тэр үед ерөнхийлөгчийн ажлын үеэр манай Төвшин Баяр олимпийн аврагтай маань хамт явж тэр гэрээг байгуулж исэн. Тэгээд тэр хугацаанаас хойш 7 жил боллоо. 7 жилийн хугацаанд бид оюутан солилцоо багш солилцоо гэдэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Сая одоо энэ манай сургууль дээр ажиллах үеэр бол бид бас ирээдүйн томоохон стратеги төлөвлөгөөнүүд дээр бас хамтарч ажиллахаар ярилцсан байгаа. Өсвөрийн тамирчдын хувьд одоо бэлтгэх хүс чухал гэдгийг онцлоод ярьлаа. Бас түнд ч гэсэн үндэсний биеийн тэмрийн дээд сургуулийн зүгээс бас хувь нэмэр оруулаад сургууль байгуулад өсвөрийн тамирчдыг одоо бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж ажиллах гэж байна. Ер нь манай өсвөрийн тамирчдын бие баримтын хүмүүжлийн төвшин ямар төвшөнд байдаг? Таны хувьд одоо биологийн ухааны докторийн хувьд бол нарийн тийм судалгаа шинжилгээний ажлууд бол хийсэн л байдаг баг тийм ээ. Ер нь бол хүүхэд өсвөр үе залуучуудын бие баримтын хөгжилт, бэлтгэлжилт энэ тал дээр бол бид бол их олон жил ер нь 10 жил одоо миний хувьд бол гардаж судалгаа хийж байгаа. Тэгээд бид бол
зөвхөн хүүхдийн өндөр жин чэжний тойрог гэд үзэхээс илүү бид одоо тэр хүүхдүүдийн чанарын үзүүлэлтүүд ямар байна те хурд хөгж авахалсан маань аль насандаа илүү одоо түлхүү өгсөж байна хөгжиж байна энэ бүгдийг үздэг мөн бид бол Оросын улбаны улсын Ломоносов нэрвэнжит Москвагийн их сургуулийн эрдэмтдтэй хамтарч хүүхдүүдийн дотоод бүтцийг биомпедансметри аппаратаар үздэг бүр шинжилгээний үндсэлтэй. Тэгээ ингээд үзэхэд бас их сонирхолтой сонин одоо үр дүнгууд гарсан. Тухайлбал спортоор хичээлдэг хүүхдүүдийн одоо бие организмын дотоод бүтэц бол маш гоё, хэвийн, нормал те одоо булчин, яс те өөхний хэмжээ, усны хэмжээ энэ бүгд нь бол хэвийн үзүүлэлттэй. Ер нь бол их гоё одоо тохиромжтой үзүүлэлтүүд гарч байхад спортоор хичээлдэггүй хөлгөөний дутагдaltaй хүүхдүүдийн маань бүтцэд бол илүү булчингаасаа илүү өөхний одоо хуримтлал нэмэгдсэн, илүүдэлжин, илэрх жишээтэй мөн эсийн гаднах шингэний үзүүлэлт их өндөр үзүүлэлттэй гарсан. Энэ бол бас их бидний одоо санааг их зовж байна. Энэ бол юуг илэрхийлж ийм гэхээр хүүхдүүд өвдөх эрсдэлт, чихрийн шижийн өвчнөд одоо өвдөх эрсдэл гарч байна. Мөн одоо тэдний бие бол тодорхой эсийн гаднах шингэн бол өөрөө бас хүний хүүхдийн биеийг одоо хавантай хөөнг байдлыг харуулж байна гэсэн үг. Тэгэхээр спорт өөрөө маш чухал одоо зүйл боловч маш энэ дээр бол бид бас их зөв хандлагатайгаар анхаарч ажиллах ёстой юм аа. Тухайлбал одоо тэр өсвөрийн тамирчдын өсвөрийн тэр хүүхд залуучуудын тэр одоо эсрэг үзүүлэлтүүд байна шүү дээ. Түүний эсрэгээр нь ямар ажлууд хийх шаардлагатай гэж яг мэргэжлийн эрдэмтэн хүний хувьд юм. За хамгийн наад захын үзүүлэлт бид одоо спортоор хичээлэх хүүхдүүд хичээлдэггүй хүүхдүүдээсээ эрүүл одоо сайхан үзүүлэлт гарсан боловч бас л тэднэр дотор жишээ нь шингэний хэмжээ жоохон доогуур түвшинд байгаа. Ялангуяа хөнгөн атлетик, уралдааны төрлийн спортын хүүхдүүд бол их шингэний дутагдaltaй үзүүлэлт нь бусад спортын төрлөөсөө жоохон доогуур үзүүлэлт гарсан. Энэ бол бас болохгүй. Тэгээд би энэ талаар бас өөрийнхөө судалгааны үр дүнг одоо хүүхдийн спортын сургуулийн захирлуудад танилцуулж хэдийгээр та бүхэн одоо тамирчин хүүхдүүдээ өдийн хоолнд хамруулж чадж байгаа ч гэсэн одоо нэмээд нэг тэднэрт бэлтгэлд нь ороо гараад ирэхэд нэг үнэгүй ус өгч вэ хүүхдүүд шингэний дутагдлалд орох магадлал илэрч байна. Усаас одоо нэгэнд хоол өгч чадж байгаа юм чинь нэг ганц ус бол бас боломж шүү дээ. Тэг хүүхдүүдэд бэлтгэлд ороо гараад ирсэн хүүхэд болгонд үнэгүй ус өгөрөө гэдэг одоо аяг ус өгчгэд бол одоо их зүйтэй асуудал шүү гэдэг зүйлийг л дэвшүүлээд байгаа. Ер нь одоо шингэн хэрэглэхэд одоо хэрэглээ ер нь жоохон бага байна гэсэн үг үү? Бага байна тий. Ялангуяа хэрэглэх шаардлагатай. Ялангуяа хөлсөө их гаргаж байгаа тий. Их гүйж байгаа, ачаал авж байгаа зүйл ачаал авсны дараа хүүхдүүд бол бага. Гэхдээ нэг том ингэж уух биш. Яг ингээ шимээд уух тий. Хүүхэд болгоно нэг цав устаа. Бэлтгэлд ороод гараад ирэхэд аавал одоо сургуулиуд биш тийм ээ бас спорт клубүүд цэгц удирж байгаа байгууллагууд ч гэсэн энэ усаар хангах хэрэгтэй. Ялангуяа манай Монгол улс бол бас боломжтой олон цэвэр усны компаниуд байна шүү дээ. Манай одоо өсвөрийнхний та түрүүнд 5 чанар гэж ярьлаа шүү дээ тийм ээ. Бие биедрийн 5 чанарын үзүүлэлтүүд ер нь хэр зэрэг ямар төвшөнд байдаг вэ манай Монгол хүүхдүүдийн хувьд? Ер нь Монгол хүүхдүүд маш тэсвэртэй, хүчтэй, хурдтай. Ер нь одоо бусад Оросын ч юм уу те Хятад, Японы хүүхдүүдээс бол манай хүүхдүүд ерөөсөө тэр биедрийнхаа чанарын хувьд чадварын хувьд дутмаг юм байхгүй. Ганцхан энэ одоо чадваруудыг маш зөв програмаар зөв насанд нь одоо тэр ачааллын зөв тохируулж те доозын зөв тохируулж хөгжүүлэх хэрэгтэй. Хит эрт бол бас хүүхдүүдийг хитрхи ачаалал өгж бас болохгүй те хитрхи хөнгөн өгч болохгүй. Энэ бүгдээр хүүхэд хичээлж байгаа хүүхэд болгоныг одоо оншилж тодорхойлсны үндсэн дээр хүүхэд болгонд зориулсан програм байх хэрэгтэй. Ер нь яг спортоор ингэж сонгосон хүүхдүүдэд бол тэрнээс одоо нийтэд нэг том ингээл анги авчаал бүгдийн 30 хүнийг нэг зэрэгээс асгал хийлгээд байна гэдэг бол өөрөө одоо бас шинжилгээний үндэслэхгүй тэгээд үр дүн ч бас багтай. Заримд нь бол ачаал нь хитрэн, заримд нь бол ачаал нь багдана. Хүн болгон өөр өөрсдийн биологийн онцлогтой шүү гэдгийг л хэлэх гээд байна л да. Танай сургуулийн хувьд бас олон газрын олон нэр хүндтэй сургуулиудтай хамтарч ажиллаж байгаа хэрэг. Тэр хүрээнд бас Нитада их сургуулийн дэд профессор танай сургууль багшилж байна. Тэгээд хэдэн жил багшилж байгаа мэргэжилтэн багш вэ. Тэгээд яг ямар чиглэлээр Монголд ажиллаж байна Норико багшийн хувьд? 今回3回目になります。Би бол
Японы спортын шилжууны их сургуульд атлетик тренинг буюу тамирчны заслын одоо хичээл заадаг профессор байна. Тэгээд үндэсний үеийн тамирын дээд сургуулийн урилгаар 2014 оноос эхлэн энэ сургуультай хамтран ажиллаж байгаа. Энэ бол миний 3 дахь удаагийн одоо ирж багшилж байгаа ажил юм аа. Атлетик тренинг гэдэг талаар монголчууд бас сайн тайлбарлаж танилцуулахгүй юу? Бас л нарийн мэргэжлийн зүйл шүү дээ. Атлетик тренинг гэдэг бол тамирчдын бэлтгэл сургуулийн үед гарч болзошгүй бэртэл хэмтлээс урьдчилан сэргийлэх, бэртэлд өртсөн тамирчинд одоо анхны тусламж үзүүлэх, мөн түнчлэн эртсний дараа сэргийн засвар хийх ийм одоо гардан гүйцэтгэдэг мэргэжлийн хүмүүс байгаа. Эдгээр мэргэжлийн мэргэжилтнүүд бол спортын эмч болон дасгалжуулагч нартай нэгт холбоотой ажилладаг. Тэгээ үндэсний үеийн тамирын дээд сургууль, эмчилгээ арга зүйн техникийн эмч багш нар, профессорууд бол энэ талын мэргэжлийг Монголд нэвтрүүлж ажилуулахад бол маш их анхаарал хандуулж байгаа. За баярлалаа. Үнэхээр бас нарийн мэргэжлэр Монголын одоо оюутан залуучуудыг сургаж ажиллаж байгаа юм байна. Ер нь тамирчин хүнд гэмтэл бэртэл гэдэг тохиолддог одоо тамирчны хамгийн том дайсан шүү дээ. Тэг гэмтснийхээ дараа эмчилгээ хийхээс илүү урьдчилан сэргийлнэ гэдэг бол хамгийн чухал зүйл байна, тийм ээ. Тий, манайх бол одоо тамирчдыг ер нь бол манай Монголын практикийг харж байхад манай тамирчид бол бас их хүнд нөхцөлд бэлтгэл сургалт хийдэг. Үнэндээ бол бас их өрөвдмөр одоо манай дасгалжуулагч нар өстой бор зүрхээр тамирчид маань өстой чадлаараа л зүтгэл улс орныхаа нэрийг гаргах гэж өөрсдийнхөө ам биеийг ер нь баг золиослон байж өндөр ачаал авч одоо ингэж сургалт дасгалжуулалт хийдэг улсууд. Гэтэл эднэр дээр бол эмнэлгийн хяналт тий тусламж үйлчилгээ бас хомос санагддаг. Бусад улс оронд одоо спортын эмч нар энэ AT тренингтэй одоо хоолны мэрэгжилтэн гэх мэт маш олон одоо мэрэгжилтнүүд нэг баг болоод ажиллаж идэг. Манад бол тоотоо зөвхөн спортын ангаах ухааны эмчнэр ажиллаж байна. Бусад улс оронд бол эмчнэр бол тамирчиндаа массаж хийгээд юм уу тариа хийгээд зогсож идэггүй. Энийг бол атлетик тренингүүд л тэр боолт одоо бүх чиглэлийн эмчнэр тий ингээ хийдэг. Эмчнэр бол зааврыг л өгдөг. Гэтэл манайх бол яг өөрсдөө эмчнэр маань тамирчнаа бариад л өөрсдөө боогоод л бүх үйлчлэгээ үзүүлж идэг ийм. Тэгээд тамирчны энэ бэрхшээл хэмтлээс урьдчилан сэргийлэхэд бол яг энэ атлетик тренинг буюу одоо энэ мэргэжлийн улсууд маш чухал. Манайх эмчилгээний биеийн тамирын арга зүйч мэргэжилтэн бэлтгэж явж байгаад одоо сүүлдээ дэлхийн нийтээр чих хандлагаар энэ ийм нэртэй юм байна. AT тренинг гэдэг нэртэй юм байна гэдэг үднээс бид нэр програмаа нэгтгэж одоо бэлтгэж байгаа. 2014 оноос хойш гэдэг чинь Монгол одоо 3 дахь жилдээ ирж ажиллаж байгаа юм байна. Энэ хугацаанд мэдээж танай оюутнууд энэ мэргэжилтэн багшаас их л зүйл сурж байгаа байлгүй дээ. Үр дүн гэр гарч ийн үү? Хуучин бол манай оюутнууд бол гол төлөв одоо хувийн эмнэлэг ч юм уу өөр газруудад массажистаар л ажилд ордог байсан. Тэгвэл одоо бид бол энэ мэргэжлээ нэлээд сурталчлаад тий манай хүүхдүүд бол одоо спортын холбоотуудтай ажиллаж эхэлж байна. Ялангуяа манай багш нар сагсан бөмбөгийн холбоотой хамтарч лигийн тэмцээн дээр яг AT-гээр одоо бүтэн улирал сууж ажиллаж байгаа. Хөл бөмбөгийн холбоонд санал тавьсан. Нодлон болвол нийслэлийн биеийн тамирын газрын арга зүйчдийг дуудаж энэ сургалтыг бас явуулсан. Тэгээ жил болгон бид нэр юм чиглэлтэйгээр одоо энэ сургалтыг нэвтрүүлэе гэсэн бодлоготой байгаа. Одоо хүнд яаралтай данхан шатны тусламж үзүүлэх тухай одоо хүн бүхэнд л сургадаг хамгийн чухал хамгийн ихний шаардлагатай зүйл байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тамирчдад тэр урьдчилан сэргийлэх, тэр боолт хийх гэд бүх зүйлүүд нарийн байдаг баг. Тий. Эднэр чи одоо тэр боолт гэхэд л X боолт, A боолт гэж бүх үеийнүүдэд өөр өөрийн боолттой өөр өөрийн одоо ийм арга зүйтэй байдаг. Тэгэл энийг л манай хүмүүс яг гардаж хийж сурч байгаа юм л да. Тэгэл одоо бас булчин суллах арга гээл байна. Өшөө тэр мөс тавих арга хаана ямар журмаар яаж тавих хэвтэй ямар ингээд мөсөө яаж бэлтгэхийн гэхээс ахуулаад бас нарийн зүйлүүд их байдаг юм лээ. Тэгээд тооногийн өмнө бас Нитадай дэд профессорын ажилтг сургуулийнх нь удирдлага ерөнхийлөгч найлчлал явсан. Тэгээд энэ хүрээнд бас өөр ямар ажлууд ярилцаж хамтран ажиллахаар болов. Манай сургууль бол одоо зүгээр нэг энэ сургалтаа ингээд явуулаад байхгүй бид Монгол улстай бүтээн байгуулалт хийхээр одоо маш том зорилго тавиад байна. Өөрөөр хэлбэл бид одоо 6 заалтаа 2 том спорт тоглоомын заал, тэгээд чөлөө жуудаа, бокс, аэробикч гэдэг юм ингээд доороо 4 заалтаа 5 давхар спортын барилга, сургуулийн барилга барих гэж зорж байгаа. Тэгээ энэ тал дээрээ бид одоо нисэхэд одоо газраа аваа зөвшөөрлөө авцсан, зургийн архитектурын зураг төсөл хийгдсэн. Одоо бид
хөрөнгө оруулалтын асуудлуудаа шийдэж байгаа. Яг тал мөнгө нь бол бидэнд байгаа. Талын одоо бид одоо тусламж юу байна? Одоо санал болгоод байгаа хамтран ажиллагчид. Тэгээ саяны дээр Мацунами сан гэдэг том ерөнхийлөгчид энэ талаараа хэлсэн. Тэр бол ер нь бол бид бол дэмжих ямар бодломж байна? Энийг судлаа. Тэгвэл одоо шууд одоо бол хийж чадахгүй. Гэхдээ барилга барьсан тохиолдолд бид доторх одоо спортын тоног төхөөрөмж хэрэгсэл материалыг бид бол одоо гаргаж та нарт тусалнаа гэсэн энэ бол бас маш том амжилт гэж бодож байна. Монголд бол спортын барилга байгууламж маш хомс байна. Тийм учраас Монголд одоо энэ заал талбайтай сургууль JICA-гаар гэхэд 50 гаруй сургуулийн өргөтгөл барьсан боловч одоо тэд эргээд үзэхэд заал бариагүй байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо тэд нар бас стратеги төлөвлөгөөнд заалнууд барих юм шиг байна. Тэгэхээр хэрэгтэй бүтээн байгуулалт болох нь байна. Дээрээс нь 6 заалтай гэхлээр бас томхон бүтээн байгуулалтанд орох юм да. Тий. Ямар ч байсан улстай бид нэр хүүхд өсвөргүй залуучуудын одоо хичээлэх боломжийг хангахын тулд бид бол зүтгэнээ зорилгоо тавьсан эргэх зам байхгүй. Тэгээ эндээ ч одоо зоригтой хандж байгаа. Танай сургуулийн хувьд одоо ууган хувийн хвшлийн биеийн тамирын сургууль байгуулагдсан цагаас хойш хугацаанд хичнээн биеийн тамирын спортын мэрэгжилтнүүдийг бэлтгэж гаргасан. Одоо энэ жилийн хичнээн үед хэлсэд байна. Биеийн тамирын одоо хичээл сургалтанд бас энэ жил бас онцлогтой зүйл тохиосон шүү дээ, тийм ээ. Дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн кредит цаг бас нэмэгдсэн. Үүгээрээ бас ач холбогдолтой болох байх. Тий, манай сургууль одоогор нэг 800 гаруй оюутан сурж байгаа. Энэ жил бол нэг 200 оюутан элсэн. Тэгээд дээд сургуулиудад бол 3 кредит хүртэл хичээл орох тийм одоо тушаал тогтоол гарсан. Энд бас их баяртай байгаа. Манай сургууль бол байгуулагдсанаас хойш одоо 4000 гаруй мэрэгжилтэн бэлтгэж байгаа. Монгол улсын биеийн тамирын багш дасгалжуулагч нарын нэг 60% нь манай төгсөгчд байна. За баярлалаа, бидний ярилцах цаг өндөрлөж байна. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын мэдээ телевизийн спортын албаны уран бүтээлчид Бямбагаргийн спортын онцлог зочин нэвтрүүлгээ танилцууллаа. За нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард үндэсний биеийн тамирын дэд сургуулийн дэд захирал доктор профессор Лавгсүрэнгийн гүндэгмаа, Японы Нитайда их сургуулийн дэд профессор Каши Норика нар өргөд оролцлоо. Шинэ 7 хоногийн Бямбагаргийн спортын онцлог зочин нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай.